За хуулийн төслийн одоо сонсоход бол их сайхан баярмаа гэж байна. Нэг куб болгоё гэдэг одоо би ч гэсэн одоо 2 гараа өгöd дэмжмээр байна. А гэхдээ нэг хэдэн зүйл байна. Төрийн одоо татвар авж байгаа гол одоо үндсэн одоо зорилго бол ерөөсөө л орлогыг дахин хуваарлах. Тийм учраас дэлхийд одоо 196 орн байгаа. Хэдэн орн одоо 1% татвартай байдгүй. Би зүгээр одоо статистикийн мэдээлэл энэ юу датаг авч үзээд ингээ харахаар одоо Арабын Эмират, Катар гэх мэтлэн улс орнууд бол одоо хүн амын орлогын албан татвар авдаг. Өөрөөр хэлбэл тэд нар бол хангалттай байгалийн баялагаас орлогоо олцдог ийм одоо орнууд байдаг. За Европын болон дундаж бүлэг ихтэй Европын болон за ихэнх улс орнууд шатлсан татварыг хэрэгэлдэг. За зарим оронд бол юу гэхээр хүн амын орлогын албан татварыг бол нэг иргэнд ногдох амжиргааны баталгааж доод төвшин өрхийч нэг гишүүнд тэрнээс доош байх юм бол ямар ч татвар авахгүй хэтрэг гэдэг янз бүрийн одоо ийм шатлууд байдаг. Тийм учраас бид нар бол одоо арай хийж одоо олж байгаа энэ татвар шимтгэлээ. За тэгээд одоо багш эмчийнхаа цалин, хүүхдийн мөнгө, за тэгээд одоо ахмадын тэтгэвэр, за төрийн үйл ажиллагааны зардал гэдэг ийм зүйлүүдэд зарцуулж байгаа. Яг ингээ аваад үзэхээр бол хэрвээ засгийн газар магадгүй одоо хувь хүний орлогын албан татврын одоо хөнгөлтүүдийг оруулж ирээгүй бол одоо энэ татварыг одоо дэмжиж явахд бол би бэлэн байлаа. Харин засгийн газар бол нийгмийнхээ хамгийн эмзэг энэ терапийн өсөлтөнд өртөж байгаа нийт одоо хүмүүсийг орлогоор нь ялахгүйгээр за 1.800 орчим мянган төгрөг гэж. За энийг бол би орж ирээд төсөвдөр бол ярих болов гэж бодож байгаа. Хөнгөлт. Орон сууцны хөнгөлтийг бол одоо 6 сая 60 сая байсныг 150 сая болгоё гэж байгаа юм байна. За сургалтын төлбөр хүүхдүүдийн одоо хүмүүс яадаг. Энийг бол одоо өөрчилж одоо дундаж бүлэгт хэрэглэгдэх байдлаар оруулж ирье гэдэг. За 1% татвар гэдэг одоо орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар гэдэг 1% татвар гэдэг. Эргээд ийм татврын бодлогын юмнуудаа оруулж ирж байгаа учраас одоо шууд 1%-ийг бий болгоё гэхэд сонсгол сайхан боловч эргээд төсвийн маш олон хүндрэлүүдийг авчрах юм байна. Түрүүн одоо бас энэ эдийн засгийн сайд нар бас хэлж байна лээ. Татвараа одоо бууруулах уу? Цалингаа нэмэх үү, тэтгэврээ одоо тавих уугүй юу гэдэг дээр ирнэ. Тийм учраас цаг нь болсон үед магадгүй бидний төсвийн орлогоо одоо сайжруулаад таны тэр ярьж байгаа юмнууд бол би зөв. Төсвийг одоо үр ашигтай байлгах ёстой. Дундаж ангиад тэлээ хэтэргээд. Тэгэхээр дундаж анги ихтэй байгаа Скандинавны орнууд, Европ, за Япон, Солонгос гэх дэлхийн одоо ихэнх орнууд яг энэ шатлсан татварыг л хэрэгэлдэг. Тэгэхээр бид нар магадгүй яг зүгээр одоо 1% татвартай болгоё гэдэг байдлаар ингээд тавьдлаа гэж бодоход үндсэн татврынхаа суур бааз суурийг унгаагаад эргээд дараа нь төсөв бүртгэхэ байлаа, үйл ажиллагаа болохоо байлаа гэдэг ийм үедээ ирсэн үедээ эргээд одоо татвараа нэмнэ гэдэг ийм асуудал руу орох бол эрсдэл. Би тэр үед бол одоо тун хүнд байна. Тийм учраас би танаас тодорхой асууя. 100 одоо эдийн хэрэг орноос яг ийм одоо 1% татвартай, 1% татвартай хэдэн орн байна вэ? А дээрэс нь тэр 100 сая төгрөгийн цалинтай хүн байгаа шүү дээ. Одоо манай оюут толгойд тэр бол гадаад экспатууд тэр гэдэг хүмүүс. Тэр хүн 1% татвар төлөх юм байна. За дунджаар нэг 2 сая төгрөгийн цалинтай багш бол одоо 1% татвар төлнө гэдэг. Ингээ аваад үзэхээр бол одоо магадгүй дийлэх өндөр орлоготой хэсэгт нь бол илүү буюу төрийн дахин орлогыг дахин хуваарлах гэдэг энэ зарчим, татврын зарчим алдагдах юм эрсдэлтэй болжшгүй гэдгийг та хэд тооцож үтсэн бэ гэдгийг бол би асуумаар байна. Дараа нь. За 0 татвартай улсууд байгаа тий. Одоо Арабын надаас асуудаг юм шүү. Юу болоод байна? Тийм улсууд байгаа. Та сая зөв хэллээ тий. Катар, Арабын нэгдсэн Эмират улс энэ төр гэд байна. Эдгээр бол ер нь бол ямар ангилд ордог вэ? Уул уурхаагаас хамааралтай эдийн засгтай улс. Монгол ямар улс вүлээ? Яг адилхан. Уул уурхаагаас хамааралтай эдийн засгтай улс ахгүй юу? Атал Монгол улс өнөөдөр иргэдээ татвараар ерөөсө дарамтлаа сөхрөөцсөн гэтэл энэ улсууд бол 0 татвартай, 0. Энэ улсуудын бодлого юу гэвэл ягаад 0 вэ гэвэл гаднаас одоо өндөр ур чадвартай тий одоо тэр tax free зонд нь орж ирж ажиллах сонирхолтой эдгээр улсуудыг татах зорилгоор ингэж байна. Дээрэс нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэж ийм одоо бодлогыг хэрэгжүүлж байна. За тэр tax индексийг бол улс орнуудаар бас гаргадаг. Манай улс бол энэ tax индексээ бол гаргах сонирхолгүй байд юм билээ. Яг тэгвэл тийм ээлтэй тийм taxтай улс биш гэж үздэг. Нэгт. За хоёрт
та сая өндөр хөгжилтэй улсуудыг ярьлаа, үнэн. Одоо ялангуяа Скандинавын улсууд те эдгээр яаж юм гэвэл номинал буюу нэрлсэн татвар нь маш өндөр. Одоо жишээлбэл яг одоо Дани бол шүү дээ хамгийн өндөр татвартай улс. Номинал буюу нэрлсэн нь 55-аас 56% ийм татвар байдаг боловч нөгөө хөнгөлөлт чөлөөлт нь явсаар байгаад 25-аас 40% л татвар төлдөг. Өөрөөр хэлбэл 2 дахин бага татвар төлдөг байхгүй бодит effective tax нь. Дэлхийн бүх улсууд тийм. За би танд Японы жишээ хэлье. Нэрлсэн татвар нь 45%. Гэхдээ яг явсаар байгаад хэдэн хувийн татвар төлж ийнэ гэвэл 10-аас 25% татварыг төлж байгаа юм. За Монгол улсын нэрлсэн татвар 10%, бодит татвар яг 10 гэж явдаг. Ерөөсөө ямар ч хөнгөлт чөлөөлт ажилдаггүй 10% татвар нь 10%. Гэтэл таны ярьж байгаа энэ улсууд 40-50% өндөр татвартай мөртлөө хөнгөлт чөлөөлөөрөө явсаар байгаад иргэн болгон ард дээрээ яадгүй гэхээр тооцоолоод үзэхээр 2 дахин бага буюу 25% татвар төлж идэг. Үүгээр ялгаатай. За одоо төсвийн орлого тасарна гэж байна те. Одоо бид нар санаж байгаа 2025 онд ерөөсөө яагаад ч боломж байхгүй хасах танах боломжгүй гэж байсан боловч юу боллоо? 7 хоногийн дотор 2.3 сая их 2.3 их найдаар танаад оруулаад ирсэн. Бүр 7 хоногийн дотор шүү. Тэгэхээр энэ төсөвт үргэлж цоорхоо байгаа. Энэ тансаглаа зогсоо. Энэ олон машин дагуулж явж байгаа, энэ олон үнэтэй машины бензин зарцуулж байгаа энэ юмнасаа татгалз. 55 тэрбумаар үнэтэй офис түрээслэхээ бол ямар ч ашиггүй ажиллаж ийж. Төрийн өмчит компаниудын 5хан нь ашигтай ажилладаг гэж байгаа шүү дээ. Мөртлөө 60 гаруй их найдын ассеттэй буюу хөрөнгөтэй. Энэ хөрөнгнөөс зар борлуул 2.8 их найдын төгрөгөөр Тийм тэгэхээр та өөрөө хүлээн зөвшөөрж штэ тийм үү. Буцаалтын тэр олон хөнгөлтүүдийг өргөжүүлээ гэдгийг одоо би энэ засгийн газраас орж ирж байгаа юм да. Дахиад надад санал байгаа. Тухайлбал одоо хүүхдийн хадгаламж гэдэг юм үү те. Зарим нэгэн төрлийн татваруудыг бол хөнгөлөё. Хүүхдийнхээ боловсрол зарцуулах гэж байгаа, эрүүл мэндээр зарцуулах гэж байгаа. Яг түрүүний хэлдэг тэр чинь ухаалаг татвар байхгүй. Төр нь өөрөө өөрийнхөө орлоготоор нийцүүлээд иргэдтэй үзүүлэх хэнийг хэдэн хувиар яаж өнгөлөх вэ гэдэг ийм юм нүгэ. Энэний чинь татврын завсар нь яах гэж вэ нөхөр магадгүй одоо бидний гадаад дотоодын одоо өндөр цалин орлоготой зөвхөн цалингаар хязгаарлаг байлаа шүү дээ чинь. Тэгээ татвараас болтох юм орон зайнууд гарнаа. Би энэ төсвийнхнаас асуумаар байна. Шинээр засгийн газраас оруулж ирж байгаа юм дээр одоо хичнээн төгрөгийн татврын хөнгөлөлт дэмжлэгийг одоо үзүүлэхээр оруулж ирсэн бэ. Орон нутгийн татварууд ямар хөнгөлөлт одоо хүндрэл учрах вэ? Гол нь орон нутгууд энэ хүн амын орлогын албан дотроо сум хөдөө орон нутаг манай монголчин тархаа боторхоо орон учраас энд нь шууд хүндрэлийг бол үзүүлэх юм гэж би ойлгоод байгаа. Тэр талаар За Эрдэнэт гишүүний асуулт хариулъя. За тэгэхээр засгийн газраас өргөн барьсан хуулийн дээр хувь хүний орлого олон татвартай үндсэндээ 2 заалт байна гэж хэлж болно. За нэг нь бол цалин хөтөлбөр үлснөөс 792 мянга хүртэлх энэ цалинг нь бол 100% хөнгөлөх. За эннийх нь бол жилийнх нь төсвийн нөлөөлөл нь бол 540 тэрбум нөлөөтэй байгаа. За тэгээ хувийн орлого олон татвар маань өөрөө сум дүүргийн төсвийг бүрдүүлдэг учраас даавал 2 дахин одоо эффекттэй буюу за нэг их найз 680 тэрбумын нөлөөтэй гэсэн үг. За хоёр дахь заалт нь бол өөрийн өмчилсөн орон сууцаа борлуулах юм бол түүнээс 2% татварыг бол авдаг байгаа. Тэгэхээр өөрийн өмчилсөн орон сууцандаа 5-аас дээш жил өөрийн хаягн дээр ингээд оршин суусан байгаад тэрнийг борлуулах юм бол тэр 2% татварыг чөлөөлөх гэсэн энэ хоёр заалт бол орсон байна.